Хүн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагтай торгоны замын тэмээ 100-аас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүй хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-4.5 тэрлион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Өнөөдөр эдийн засгийн хямралын талаар их ярьж байна. Гэвч та өөртөө итгэлтэй байж жоохон хичээвэл хямралыг мэдэхгүй эдийн засгийн эрхчлөөнд хүрэх боломж байгаа. Энэ юу вэ гэвэл валют солилцооны зах зээлийн ашиг буюу таны мөнгө өөрөө өсөж үржих мөнгөний шидэт хайрцагыг санал болгож байгаа юм. Гэхдээ энэхүү шидэт хайрцагны эзэн хэрхэн болохыг тайлбарлахын өмнө хүн төрөлхтний хамгийн сонирхолтой сэдэв болох мөнгөний гарал үүслийн талаар товч танилцуулъя. Дэлхийд дээр мөнгө үүсч хүн хүссэн зүйлээ авч чадах болсон нь гайхалтай бөгөөд бараг л эцэд биелсэн юм шиг санагдаж байна. Урлагийн бүтээл болон шинжилгээ ухааны нээлтүүд хаана хизээ үүснийг тогтоох боломж байдаг ч мөнгө яг хаана хизээ үүснэ нь тодорхойгүй байдаг. Гэхдээ мөнгө буюу мөнгийг орлох зүйл олон газарт үүссэн байдаг ч хоорондох холбоо нь бүдэг байдаг байна. Индианчууд дунг мөнгө болгон ашиглаж, баруун Африкчууд Манила гэдэг гоёмсог металлаар арилжаа хийж мөнгийг орлуулж байж. Фижичүүдийн хувьд эдийн засаг нь халимны шүтэн дээр тогтож байсан бөгөөд одоо ч зарим нь мөнгөний үүрэг гүйцэтгсээр л байгаа. Түүнчлэн хясаа, заанияс, хов, өөдөө, үхэр, гахаа, яма гэрийн тэжээвэр амьтад төрөл бүрийн чулуунуудаас авахулаад олон төрлийн мөнгөн тэмдэгтийг мөнгө болгон ашиглаж иржээ. Ямар нэгэн сэтгэл татах зүйл байсан болоод л бидний өвгдөөс энэ олон төрлийн зүйлсийг мөнгө болгон ашиглаж байсан байх. Монголчууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа үнэт валютыг бий болгосон түүхтэй ард түмэн. Энэ нь 13 дугаар зуунд бий болж олон улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан Чингис хааны алтан гэрэг билээ. Дэлхийд дээр мөнгө бий болсноороо ямарваа нэг зүйлд үнэмж гарч тухайн улс үндэстэн болон хүн төрөлхтний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр хүн бүр үн цэнийг хүлээн зөвшөөрч байгаа үед мөнгө хүчтэй хэвээр байх болно. Та хэнийгнээс ямар нэгэн зүйлийг худалдан авахыг хүсвч таны оронд нь өгөх гэж байгаа зүйл тэр хүнд хэрэггүй байж болох юм. Тэгвэл мөнгөний асуудлыг шийддэг юм. Торгоны замыг дарсан тэмээжингийн цуваа үдэлж амрах буурчин газрууд явандаа дуучмээ хөлгөлүүн ихтэй хар завхууд болж ганцхан худалдаачдын ашиг орлого маш хурдан нэмэгдэж эхлэв. Эндээс бөөний худалдаачид баг багаар өнөөгийн Forex буюу худалдааны бирж гэдэгт орж ирсэн юм. Зарим улс орнуудын худалдааны хөгжил өсөж, шинэ худалдааны замууд болон худалдааны төвүүд олноор нэгдэж, шинэ бараа бүтээгдэхүүнүүд бий болсоор л байлаа. Түүнчлэн том худалдааны хотууд үүсч, хүн ам ус нь нэмэгдэж, барааны эргэлт огцом өссөн байна. Суурьшмал соёлын иргэншилтэй зарим нэг том хотуудад өдөр тутмын худалдаа үүсэн бий болж байлаа. Эхлээд задгай талбай дээр дараа нь худалдаачид тусдаа байр талбай хөлсөж эхлэв. Анхны тэр хэлбэрийг бирж гэж нэрлэжээ. Англи хэлтэй улс орнуудад тэрхүү биржийг exchange буюу солилцоо гэж нэрлэдэг байна. Жил ирэх тусам биржийн худалдаа 8-ны олон гудмууд бий болж тэр нь өнөөдөр хэдэн 10 тэрбум $. Эргэлдэж байдаг санхүүгийн том зах зээл болжээ. Он удаан жил хөгжлийн өндөр шатанд хүртлээр хөгжсөн тэрхүү бирж бол бидний танд танилцуулж буй орчин үеийн бирж болох Forex-ийн үүсэл бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн том, хамгийн чухал ертөнц мөн. Хэрвээ та өнөөгийн нийгэмд мөнгөний хөдлөшгүй их үүсвэртэй эдийн засгийн эрхчлөөнд хүрсэн байгаа бол ардчилсан орны эрхчлөөт иргэн хүн мөн гэсэн үг. Мөнгөний үнцнийг мэддэг эрхчлөөг эрхэмлэгч иргэн хүн болох боломж танд байна. Энэ бол дэлхийн худалдааны маш урт удаан хөгжлийн хүмүүст ашигтай үр дүн болох бирж буюу Forex юм. Цаасан мөнгөний тэмдэгтийн үүсэлтэй холбож тайлбарладаг. За цаасан мөнгөний тэмдэгтийн анхны хэлбэрийг бол Англид бол фунтыг бол гаргаж ирсэн зоосон мөнгөний тэмдэгтийг халаад. За энэний дагуу нь яасан бэ гэхээр Англи улс цаасан мөнгөний тэмдэгт гаргаад энийг алцтай ойсон. Яагаад тэгэхээр өнөөдөр энэ 110 фунтийн фунт стерлинг маань үнц нь юугаар хадгалагдах юм бэ те өнөөдөр энийг аваачаад нэг лангуун дээр аваачаад юм явъя гэхэд энэ хүн үнэлж юм авах уу үгүй юу гэдэг бол айгу эргэлзээтэй байсан хүмүүс бол итгэхгүй байсан. Энэний дагуу нь болохоор Английн төв банкнаас ямар системийг бий болгосон бэ гэхээр та 10 фунт стерлинг
тэр худалдагчд очоод худалдан авалт хий. Үнэхээр тэр худалдагч итгэхгүй бол энэ 10 фунт стерлинг төв банкнд авчид тушаагаад алтаа авчиж болно. Энэ бол ерөөсөө алтыг илэрхийлдэг хэлбэр юм шүү гэдэг зүйл рүү анх оруулж 1800 оны сүүлээс 1944 он хүртэл энэ систем явсан гэж үзэж байна. Тэгээ энэ системийг бол улсууд яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр эхлээд алтыг фунттай уяад бусад валют руу шилжүүлж тооцоогоор явж ирсэн. Ингээд 1944 онд бол Англи улс бол дэлхийн 2 дугаар дайны нөлөөгөөр бол хүч нь бол суларч гисэн буюу тэргүүлэгч улс бол байж чадах байсан. Ингээд 1944 онд бол Бертон Бурт гэдэг хотод улсууд уулзаад энэ системийг шинжлэхгүй болохгүй нэ гэдэг Бертон Буртын систем гэдэг зүйлийг гаргаж ирсэн. За Бертон Буртын систем нь ямар систем байсан бэ гэхээр алтыг эхлээд доллартай уяад тэгээд бусад валют руу шилжүүлэх энэ системээр шилжсэн. Тэгээ энэ систем нь болохоор 1980 он хүртэл явсан байж дээ. Гэтэл 80 онд бол Америкийн нэгдсэн улсын эдийн засаг бол хямарсан. Шалтгаан нь болохоор алтны өөрийнх нь системтэй холбоотой хямрал болж хүрсэн. За шалтгаан нь юу гэхээр улсууд хөгжихийн ярээр алтны олборлолт нь эдийн засгийн өсөлтийн хурдыг гүйцэтгэх болсон. Нэг том шалтгаан. Хоёр дахь том шалтгаан юусэн бэ гэхээр 1944 онд тогтоосон Бертон Буртын системээр тогтоосон зүйл юу гэхээр нэг унцалт бол 22 фунт стерлинг байна. Нэг унцалт бол $35 байна буюу алтны хатан үн байсан. Эргээд 1944 онд тэмдэгдчихсэн нэг унцын алтны үн 1980 оноос эрэлт нөлөөлтөөс хамаарат өөрчлөгдөж байдал энэ хатуугаар байснаас болоод энэ систем унах гол шалтгаан болсон. Ингээд 1980 онд бол ерөнхийдөө бол системийг бол алтыг халсан. Ингээд 1980 оны сүүлээр ерөнхийдөө валютууд хоорондоо хэлбэлзэж болно шүү. Одоо юу гэдэг нь доллар фунттэй хэлбэлзэж болно, доллар франктай хэлбэлзэж болно, доллар канада доллартай хэлбэлзэж болно буюу хөвгч ханштай байж болно. Ингэснээр энэ өнөөдрийн бидний яриад байгаа энэ форексийн үүсэл бол 1980-ад оноос хойш хөгжиж байгаа. Хамгийн ихний ойлголт бол buy sell гэдэг юм ойлгох хэрэгтэй юм гэж. Жишээлбэл buy гэдэг нь аван sell гэдэг нь зарна гэж юм л л тоо тий. Энийг яг интернет орчинд худалдаагаар яадаг вэ гэхээр аван зарна гэж байгаа ойлголтыг солилцоо гэдгээр хүмүүс ерөөсөй ойлгож чаддаггүй байхгүй. Жишээлбэл одоо ер нь бол би түрүүлсэн нөгөө sell гэдэг нь мэдэхгүй байсан гэдэг тий. Одоо биржийн үйл ажиллагаа бол манайхан сайн ойлголт байдаггүй байхгүй. Жишээлбэл одоо яг гэхээр жишээлбэл одоо би энэ харандааг яаж ашиг авах вэ гэхээр би хямдхан багт нь аваад үнэтэй болоход нь зарна байлсан ганцхан сонголт яваад байгаа байхгүй хүмүүс ойлголт. Тэгээ бирж гэдэг нь бол ондоо ойлголт солилцоо. Forex гэдэг нь foreign exchange буюу гадаад солилцоо гэсэн юм утгын нийлбэр утга шүү дээ. Энэ өөрөөх нь үүсэл үйлчлэл надад бал байна, чам дэвтэр байна эсвэл өөр юм байна уу тэрүүгээрээ солилцдог. Энийг ганцхан мөнгөөр солилцдог гэдэг биш байхгүй. Тэгэхээр биржүүд бол алийг алиугаар солилцох боломжтой бай гэдэг бүх төрлийн хослууд ингээд тавьсан байж. Жишээлбэл түүх нефтийг доллартай, долларыг буцаад түүх нефттэй солино гэдэг тий. Тэр одоо энэ төр солилцоонууд нэгдүгürt маш олон төрлийн юм сонголтуудтай байх хэвээр. Өнөөдөр дэлхий дээр Forex нэгдэж биржийн ашигаас санхүүгийн эрхчлөөнд хүрч саятан болсон хүмүүс олон байдаг. Forex гэдэг нь Foreign Exchange, гадаад валют солилцоо гэсэн үгнээс авсан товчлол юм. Мөн FX, Currency Market, мөнгөн тэмдэгтийн зах зээл гэж нэрлэдэг. Үзэгч та интернет, зурагт Ариадо сонин сэтгүүл дээрээс Forex-ийн тухай сурчлагыг харсан байх. 7 хоногт $1000 оллоо гэх чихэнд чимэгтэй үгс нь хүний анхаарлыг татахгүй байхын аргагүй. Магадгүй та үнийг сонсоод давж энийг чадахгүй үстэй гэж бодож байж болох юм. Та хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, оюутан сурагч ажил хийдгүү нь хамаагүй юм. Таны ойр орчимд интернет, мөн та санхүүгийн мэдээллийг шүүн тунгаах чадвартай өөртөө ихтэй байхад л болно. Жохомдоо интернетийн хөгжил нь жирийн иргэдэг Forex-ийн зах зээлд оролцох боломжийг бүрдүүлж байгаа юм. Мэдээлэл хурдстай тархдаг энэ үед Forex нь маш эрчимтэйгээр өргөжж, баян ядуу гэлтгүй бүх улс оронд хамарч, олон хүнд санхүүгийн хараа тус амьдралыг бий болгож өгч байна. 1990 оны хүртэл Forex арилжаанд оролцох шалгуур маш өндөр, 10-аас 50 сая доллартай байж сая боломж нэгдэг байжээ. Жижиг арилжаалагчдын хувьд хаалттай байсан үед электрон сүлжээний хурдстай хөгжлийн ачаар брокерууд жижиг арилжааны данс нээх боломжтой болж нийтийг хамарч эхэлсэн төвөгтэй. Forex зах зээлд орж биржээс ашиг олох гол зарчим нь ямар нэгэн валют үнд цаасыг хямд байхад нь худалдаж аваад үнэтэй болоход нь зарах замаар ханшийн зөрүүнээс мөнгө унгах явдал юм. Та дансандаа 10 сая төгрөгтэй байсан гэж үзье. Хүн болгон Америк долларын талаар мэднэ. Өнөөдөр $1 Монголд 1800 төгрөг байгаа. Та дараахан 8 шарга явж 10 сая төгрөгөө $5400 болгож хувирглаа. За тэгээд сарын дараа хартал $1 1950 төгрөг болсон байлаа гэж үзье.
Одоо тэгвэл буцаагаад Монгол төгрөг боловол 5400 ам доллар маань 10 сая 530 мянган төгрөг боллоо. Зөрөө нь 530 мянган төгрөг. Зөвдгөр ороод ирж байгаа биз? Үнэхээр сэтгэл хөдлөмөр. Энэ бол мөнгөний шидэт давтар. Зүгээр сууж угаад их мөнгө олох нь шудраг бас зуур юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ энэ бол таны оюун ухаандаа зөв шүүлт хийж, оновчтой тоглолт хийсний ашиг билээ. Дэлхийн нийтэд бол 2000 оноос бол нэлээд түгэж эхэлж анхны брокерууд бол байгуулагдж ирсэн. За харин Монголд аваад үзэх юм бол 2007 оноос хойш иргэд бол нэлээд сонирхож эхэлсэн. За үүнийг шалтгаан бол интернет болсон. Интернетээр бид нэр дурын мэдээлэл хаах юм боломжийг олгож эхэлсэн. За энэ дээр бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан хэд хэдэн байгууллагууд бол байдаг. За үүнд бол Анод банкыг бол дурдахгүй байж болохгүй. Анод дампуурхаас өмнө болохоор Монголд бол анхны Forex-ийн брокерыг бол оруулж ирчихсэн түүхт. За энэний дагуу бол нэлээд одоо монголчууд бол ордог болсон. За Чулуунбатгай бол Монголын анхны одоо юу гэдэг дилер байсан. За миний баг үндсэн ажил бол интернет л байна. Ер нь Монгол банкн дээр ажиллаж исэн ч тэр Нью-Йоркт байсан ч тэр интернетээр хамаг бүх гүйлгээнүүдээ, хамаг бүх мэдээлэл аавна, хамаг бүх хүнтэйгээ интернетээр харьцаж байна. Жишээ нь би одоо ингээд энэ интернетээр Bloomberg-ийн сайтанд байж байна л да. Би энэ жишээ хэлээд одоо ингээд бидний яриа эхэлж байхад алт нэг 613 орчим доллар дээр байна л да. Нэг үнц нь. Тэгэхээр одоо яадгүй бид нар ч нэг алтыг заавал авчиж хүнд ингээ физически одоо бие талтаар зараад ах шаардлагагүй байхгүй. Одоо энийг харж байгаа за би нэг 100000 үнц алт авъя гэж ингээд уцтал Нью-Йорк руу ч юм уу Цюрих руу ч юм уу хаашаач уцтана л да Хонконг руу ч юм уу. Ингээд 100000 үнц 613-аар авчи тий. Яг хөө зөв би одоо алтчийн дээшлэх байх гэж бодож штэ тий. Одоо ингээд бидний яриа явж байгаад нэг 15-20 минутын дараа энийг эргээд харъя. Тэгэхээр 600 үнц шин 14-5 болцсон бол нөө 100000 үнц хэрэглээ зарахад тэгээ 100000 долларын ашиг олох жишээд. А хэрвээ эсрэг явчих юм бол хүлээж болно. Дээшлэх байх гэдгийг хүлээж болно, маргааш болтол нөгөөдөр болтол хүлээж болно. А эсвэл жаахан алдагтай байх юм бол миний бодол буруу байна гэж алдагдлаа хаах ёстой. Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт, бараа таваараа солилцох худалдагтай, торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүү хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржилд өдөрт дунджаар 4-өөс 4.5 тэрлион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Энэхүү арилжаан эхэндээ зөвхөн томоохон банк болон брокеруудын дунд явагддаг байсан бол одоо сонирхсан хүн бүхэн брокер компаниудаар дамжуулан оролцох боломжтой болсон байна. Өнөөдөр Forex-ос гадна хөрөнгийн зах зээл яаж байна, бараа таварын зах зээл яаж байна, мөнгөний зах зээл яаж байна гэдэг ч юм ингээд том 3-4 зах зээл яаж байна. За хүмүүсийн хувьд бол юу гэдгийг харахад хөрөнгийн зах зээл рүү сонирхол илүү өндөр үеж байдаг. За Монголын хөрөнгийн бирж ч юм уу те. Гэтэл өнөөдөр Монголын хөрөнгийн бирж рүү сая төгрөг оруулаад хичнээн хугацааны дараа ашгаа өгөх үү гэдэг асуудал. Өнөөдөр сая төгрөг хөрөнгийн бирж рүү хийж байгаа. Өнөөдөр бизнес рүү оруулаад нэг нь лангууны бизнес эхлэх юм бол эргэлдэх хугацааны хувьд бол богино, ашигын хувьд бол өндөр байх боломжтой учраас хүмүүс бол хөрөнгийн биржийг төдийлөн сонгохгүйсэн. За ингээд монголчууд 2008-9 оноос эхэлж ерөнхийдөө гадаадын хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлсэн түүхт. Тэгээд гадаадын хөрөнгийн зах зээлийг сонирхоход нэг асуудал гарч ирсэн. Энэний доотлын дансны хэмжээ нь 5,000 доллар байдаг байсан. Гэтэл өнөөдөр дурын нэгэн бат дорж 5,000 доллар байхгүй л байхгүй. Өнөөдөр 5,000 долларгүй ч гэсэн энэ зах зээл рүү орж өөрийнхөө амьдралыг дэвшлүүлэх сонирхол хин хөнгөл байсан. Тэгэнгүүт Forex дээр боломжийг тавьж гисэн. Олон улсын брокерууд бол ийм юу одоо үгүй дөрмик гэх юм уу те гаргаж ирсэн нь марж арилжаа гэж ярьж байгаа. Энийг бол бид нар юу гэж ойлгодог вэ? Хөшүүрэг гэж ойлгож байна. За хөшүүрэг гэдэг зүйл маань юу вэ гэхээр та $100 байна. $100 дансааны 100-ийн хөшүүрэг ашиглая гэж байна. Одоо нэг харьцах 100 гэж үзэх гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр 100-аар үржинэ гэсэн үг. Ингээд үржихээр энэ бол $10,000 гэсэн. $100-ийн дансаараа бид нар $10,000 дүүцэх хэмжээний захиалга хийгээд $10,000 дүүцэх хэмжээний ашиг олж байна. Ийм хэмжээний савлгаа л дааш.
Энэ мөнгөч. Энэ дэнчин тавьсан $100 ч. Хэрвээ тэрнээс хитрэх юм бол энэ мөнгөийг ч бид нар авнаа гэж. Ингэж их хэмжээний маржин үйлчлэг өгдөг байхгүй. Одоо манай Хөдөлгөөний Хөгжлийн банк, Голомт банк, Хөдөлгөөний Хөгжлөлтөөс марж үйлчлэг бол байж байгаа. Голомт банк дээр хүртэл байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар зах зээлийн хэлбэлцлийг харж байгаа $100 зөв тавьж чадах юм бол өдрийн дотор $200 болох боломжтой. Энэ брокерууд бол энэ маржин буюу хөшүүрэг, зээлч хэрэг гэж нэрлэж байдаг. Бид нар бол энийг олгож өгсөн. Энэ зах зээлийн бас нэг давуу талыг буюу бага мөнгөтэй хүн ч гэсэн энэ дээр орох боломжтой шүү гэдэг гаргалгаа гарч ирсэн гэж ойлгож байна. Одоогоор Монголд Forex-ийн дилер аль биесний компаниуд 3 байгаа. Forex-д орсон хүн болгон шууд мөнгөтэй болоод баяжчихна гэж ойлговол бас өрөөсгөл ойлголт. Ямар ч бизнест эрсдэл гэж байдаг. Тухайлбал та Forex-д орохоор болоод интернетэд байгаа маш олон биржийн клубүүдийн нэгэнд нь хандна. Тэд таны сандыг уриалгахын хүлээн зөвшөөрч, танд захин дансаа нээж хурдан биржийн тоглолтод орохыг санал болгоно. Танд эхний удаад анхан шатны мэдлэг өгнө. Та банкны данснасаа биржийн дансандаа шилжүүлэг хийлээ. Маргааш нь цаад дилерийн компани сургаггүй алга болно. За шинэ хэрэглэгчтэй бол нэгдүгээр брокерийн компани үйл ажиллагаа нь өөрөө ямар байдаг вэ гэдэг ойлголтоос маш сайн авах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо манайхны ингээд төсөөлөд байгаа брокерийн үйл ажиллагаа явуулдаг. Одоо гадуур янз бүр брокерийн компани байгаа шүү дээ. Жишээлбэл одоо 536 шиг хувьцаа хүн болгоно байна. Манай дээр брокерийн компани дээр дансаа нэгээрээ гэд тий. Тэгэхээр энэ үйл ажиллагаануудын хувьд гэх юм бол арай ондоо үйл ажиллагаа үргэлжлэж явж байгаа байхгүй. Тэр яг арилжааны тааламжтай нөхцөл, арилжаа дөөр ямар нөхцлүүдийг брокер өөрөө хангасан байх хэрэгтэй гэдэг маш нарийн мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлээр бас дэлгэрэнгүй юмнуудыг дараа чинь цорол нэвтрүүлгүүдээр бас хэлж өгүүлзүүт байх гэж бодож байна. Гаднаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэх нь тухайн улсынхаа эдийн засгийг тэтгэж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг жамтай. Манай улсын хувьд дотоодын үйлдвэрлэл муу дийлэнх хэрэглээгээ гаднаас валют өгч авдаг. 2015 оны 2 дугаар сарын байдлаар Монгол улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 51.6 сая $, алдагдaltaй гарч өмнөх оны мөн үеийнхээс 516.1 сая $-оор буурсан байна. Тэгэхээр бид дэлхийн санхүүгийн хамгийн боломжийн, хамгийн хөгжингүү хэлбэрээс хоцролгүй нэгэн тоглогч нь байж, эдийн засгийн эрх чөлөөнд хүрч санхүүгийн найдвартай их үүсвэртэй болоод зогсохгүй эх орныхон хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Эргэн баян бол улас баян гэдэг шүү дээ. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа эхлэн өнөө хүртэл амжилттай явж байгаа анхдагчдын нэг болох AvaFix-ийн бүрдлээс сонирхуулъя. AvaFix нь өөрийн сургалтын байранда иргэдэд Forex-ийн тухай сургалт лекцийг 7 хоног бүр өн төлбөргүй явуулж байна. Одоо нэг урт цагаан дээр интернет кафе ажилладаг байсан. Тэгээ интернет кафе ажилладаг байж хат нөгөө 8 шаргын валютын ченжүүд орж чих айгүй их юм хийвлж авдаг гэсэн хэрэг. Тэд нар болохоор одоо бодоод тахт еврогийн ханш долларын ханш тэрдэг л өдөр болгон хэвлээ аваад явдаг гэсэн хэрэг. Тэгээ яг тэрнээс хамгийн анхны сэдэлтүүд энэ нөхдүүд ер нь юу хийвлж аваад яваад байна те. Тэгээ судалж үзэж байгаад ямар ч интернетээр ийм онлайнаар шууд валютын ханшуудыг юм харах боломжтой байд юм байна гэд хайлт хийгдэж байгаа. Тэгээд хамгийн анхны зүгээр хардаг байсан байхгүй онлайнаар. Тэгэл ер нь явцсан дундаа ер нь энэ өсөлт уналтан дээрээс бас би ч өөр эдийн засгч мэрэгчлээ юм чаа. Өсөлт уналтан дээрээс ашиг хийх боломжтой юм байна гэдгийг үзэж хагаад. Тэгээд $1 хамгийн анхны дансаа нээжсэн. Интернетээр нэлээд олон брокерийн компани судалж үзэж чаад. Тэгээ шүнжэнгөө үзэж чаад $1-3 болгочаад бомбаяр болоод тэгжсэн төгтөө байхгүй. Тэгээ хүний тархичаа геометр прогрессор ажилладаг болохоор би өнөөдөр $1-ыг $3 болгоцсон юм чинь $100-ыг $300 олох юм байна. Нэг өдрийн дотор тий. Тэгээ яг бөөм мөнгө харагдаад ингээд анхны арилжаа олны тэрхүү байдалтай л хэлчлээс л та шинжлэхүү үзэж байгаа $1. Юун дээр яаж арилжаанд орох вэ гэдэг сонголтуудын хувьд бол асар олон сонголтууд байж байгаа. Жишээлгээд одоо братаваараа валютын арилжаа, түүхийн нефтийн арилжаа, алтны арилжаа, металлын арилжаа гэдэг хувьцаа, бонд тий бүх төрлийн байж байгаа байхгүй. Хүмүүсийн хувьд Forex гэхэр ганцхан ингэ валютын арилжаа гэдэг. Ер нь бол анх гарч ихтэй уусаа тэгж гарч ирсэн юм. Тэгээд миний яг оролцоог сонирхоод байсан тэр хослыг би хайх хэрэгтэй болсон л да. Тэр хослын хувьд бол баг юм хөдөлгөөн гардгүй юм. Ерөөсөө өдөрт ингээд дээш доош хөдөлдөг нь баг тодорхой хэмжээнд хөдөлждөг. Тэгээ илүүтүүд юм янз бүрийн огцон хөдөлгөөн байхгүй тийм юм л сонирхчлээсэн л да. Тэгээд тухайд хайж үзэж жаад
тухайн яг брокеринг компаниуд онлайнаар явагдаж байгаа брокеринг компаниудын хэрэглэгч гаргаж ирж байгаа тэр үйлчлэгнүүд нь тийм миний сансанд харахаар байгааг байхгүй. Тэгээ би өөрөө болохоор нэг тийм тасалгүй өсдөг тийм бараатаа орлого орох сонирхолтой байгаа. Тэгээ итлээ байдгүй. Тэгээ хайж авч жаад 2006 онд AvaFX маань 2006 онд байгуулагдсан. Дөнгөж байгуулагдаад бас 6 сар марж болоог ах үед нь би энэ AvaFX ахуулчихсан байхгүй. Дотор нэг хослоор нэг хайлж авчихсан. 9 онд хамгийн анх Монгол төлөөлөгчийн газрын өвөөч Монгол төлөөлөгчийн газар нэгэж гэдэг ийм саналыг тавьчихсан байхгүй. Тэгээ тэр үед бол бас Монголд ийм брокеринг компани, Forex-ын чиглэл үйл ажиллагааны компани гэсэн их цөөхөн үйл ажиллагаа хийгдэг байж байгаа. Тэгээд даавгаас нэлээд өндөр нөхцөл тавьсан л та. Тэгээд яг жилийн дараа аль биесээр Монголд урьж авчирж лекц уншуулж яад Монголын зах зээлийн нөхцөл байдлыг өөрөө биеэр нь таниулж иж ингэж яж 2010 онд анх төлөвлөгч эрхийг нь авч ирсэн. Ер нь бол аливаа ганцхан брокеринг компани ч ер нь бол бус бүх төрлийн компаниуд тухайн орон нутгт төр үйл ажиллагаа болгочвол зах зээлийн байдал ер нь ямар байдаг вэ? Хомигдول юм уу те? Дэлгэрүүлэн үү гэдгээс шалтгаалдаг те. Монголын хувьд хүн ам өөр маш бага хүн амтай. Тэр энэ хүн амын байдлаас ер нь бол Монголоос энэ Forex-ийн олон сонирхно гэж тухайд бол төсөөлөг байх л та. Тэгээ бид нар тэр ажлыг нь бол бас тасралтгүй олон жил ингээд одоо ерхэлдээ өмчиж ярих юмд тэгээ өөр юм руу бас үзэхүүр тууштай ингэж хийсэн хүчин дээр ингэж төлөвлөгч хэрэг бол авсан байж байгаа. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Клубын гишүүдийн хувьд бол манайх Монголд хамгийн анх Forex-ын клубыг нээжсэн. Тэгээ яг тэр үеэс хоошоо гэж ер нь бол 2006 оноос л гэж ярина л дээ. 2006 оноос одоо хоошоо манайхаар дамжсан клубын гишүүд гээд ярих юм бол одоо давхарцсан давхартай тоо гэх юм бол 3,500. Тэгээд одоо нэг гадуур сургалтаар явж байгаа энэ клубүүдийн багш нарын ч гэсэн хамгийн анх манай дээрс ер нь суурчсан гэж хэлэхэд болно л дээ. Бусад одоо клубүүд бусад одоо сургалтын төвүүд гэх юм уу те тэнцээ багшиж байгаа багш нар нь манайхаар дамжиж гачсан юм төгтөө. За AvaTrade гэдэг байгаа хамгийн анх нэгдэхдээ бол AvaFX гэдэг. Одоо манайхан бол брокеринг компани гэж л мэднэ л дээ. Тийм брокеринг компани гэж байгаа. Брокеринг компани үйл ажиллагаа бол хэрэглэгчийг цаашаа биржүүд дамжуулж те. Дундаас нь одоо хашийн зөрүүн дээрс ашиглуулдаг юм байгууллага бол брокеринг компани нэрлэгдэж байгаа юм л дээ. Тэгээ AvaFX бол яг онлайнаар 1994 оноос хойш онлайн арилжаа хийсэн шүү дээ. Тухайн үед бол яг хүмүүс ийм бага мөнгөөр оролцох боломжгүй байсан баг. Хамгийн багаар орлоо гэж $50,000, $100,000 ийм дэнчингээр орчдөг тий. Тэгэхээр одооны хувьд $100 мөн $1 ийм орох боломж л тухайд бас хоморсон байсан баг. Нэгэн ухаантай хүн хэлэхдээ та олж харахгүй байгаа болохоос таны эргэн тойронд алтан зоос дүүрэн байна гэж хэлсэн байдаг. Энэ бол орчин үед Forex магадгүй Bill Gates, Hilton, Armani, бидний өдөр тутмын хэрэглээ Facebook-ийг зохиогч Zuckerberg зэрэг тэр бомтонгууд Forex-ээр баяжаагүйч боломжийг олж хараад өөрийгөө дайчилж чадсан хүмүүс юм. Танд ч боломж байгаа. Өдөртөө хэдэн тэрбум ам доллар далайн ус мэт эргэлдэж байдаг Forex-ийн тогооноос та өөрийнхөө оюун ухааны хэмжээгээр хутгаж авах боломж дүүрэн байна. Дараагийн дугаараар та бүхэндээ Forex-ийн анхны алхмын талаар дэлгэрэнгүй үзүүлэх болно. Танд амжилт хүсье.